Малчин үний сайхан гэвэл ерөөсөө яг өөрөө эрүүл хүнсээ яг өөрийнхөө хоёр гараар бэлдсэн хоолундаа л. Тэгээд 101 7 сард чинь шөнөний хаяагаас өгчөөл гадараа унтчих харж ийг үнэртэй л гадаа аргамжаатай морины идэх чимээ сонсогдож идэв шир идэл цулгаагаа хаяаны дуудургаад таргуу хурцыг янцглал хийчихсэн. Амар 8 сард бол гэдэг шин. Чигтлээ идчихэл. Тэрийг сонсоод хөвчаа гэх тэгээд байсан хамгийн сайхан байдаг баг. За намайг Жаминжу Хадбаатар гэдгээ. Сэлэнг аймгийн Алтан болог сумын угуул. За манай эхнэрийг нар мандахын цэцэг гэдэг. Бас манай Алтан болгогийн угуул. Ингээд ам бүл сургуулаа. За би ер нь эсвэл манай эцэг их хоёр маань сангаж одоо солизмын үеийн малчин байлаа. Тэгэл эцэг хоёроо дагаад л маллаад одоо 30 жил болж байгаа шүү дээ. Малын хаяа дагаж явсаар. Тийм малч бодолтой юм байна. Манай урдма аав ээж өгд бас малчин байсан бүгдээрээ. Одоо ч гэсэн өхөр малтай энэ уламрахсаар байна. Ажил мал сурсан ажил бол малчин байлгүй тэгэл маллал өдөө хөрлөө өдөө сайхан явж байна. Дөрөв хөлт гаргалаа. Хоёр нь баг сургуулиуд явж байна. Нэг сургууль явж байна. Нэг нь одоо нэг ажлын захад хүрчээд аюултгүй явж байна. Энэ малыг маллаад одоо 10 жил болж байна манайх. Манай нутаг ус сайхан юм да. Тэгээд энэ мал дээгүүртэйгээ яваад маллаа тэгэл алтан дугуулаа эзэн боллоо. 100 кейс 100 дугуул авлаа. Хоёр энд манайх тэгжил авдаг юм доо. Тэгээ яг нэг жилдээ нэг 100 гаруй үнэ дугуулдیں۔ Тэгэл нэг 100 дугуул 110 хүргээл авдаг. Тэгээ манайхын цөхийн гол гэдэг манай энэ гол ус мал их сайхан газар л да. Аргагүй л өхөр мал байхад энэ хавьдаа ер нь одоохондоо бэлчээрийн даацсан яадаггүй. Ер нь үндсэн яг эртээ одоо үндсэн ургамлаараа ургадаг олон төрлийн сайхан ургамал ургадаг. Тийм сайхан газар байгаа юм. Тэгээ одоо энэ үедээ аль зүгээрээ маллаа тэгээд явагдсан гэх юм уу. Шогшоол тэгээд одоо өглөө нарнаас оройн нар хүртэл тэгээ зууралдаал бэлчээртэй гаргаал оройн хумааж хоройж хумаал тэгэл. Ерөнхийд нь бол энийг би нэг бэлчээр яаж явахаар нь голцоод байлгадаг л да. Нэг хайхтар арчил тоглохгүй яг бэлчээрээр нь л ер нь. Ерөнхийдөө зөнгөөр нь зөнгөөр нь өөрснийх нь яваад тэгж л малдгийг. Нөмөр нөөлөгтэй газар болохоор учиргүй битүү барилгахгүй тэгэл задгаа маллагч бас газараа сайн сонгох хэрэгтэй л да. Ялангуяа өхөрд бол газар их чухал байдаг. Голцоо юм их голын хөвөө дагаж энэ нарийн ялгаа үүс ихтэй газараар тэгээд энэ их нөмөртөө ингэр эвэр дүүхэн газар өвлжүүлэл өхөр ер нь альж төрлийн өхөр байсан. Алцахгүй байдгийг. Тэгээ сайхан хэвтэрэнд бол ахын хэвтэр бууцын сайн хуурай байлгаж чадуулдаг гэл. Өхөр нэг хайхтар турж эцэг нь гайгүй л дээ. Хожир шүүгээр нь дутаахгүй хүн шиг. Тэгжлийн газрыг сонгож одоо энд тэгээд 10 гаруй жил өвлжиж байна. Зундаа ишиг арай жоохон залгаа гарчдгийг. Тэгээ энд өвлдөө бол эндээ өвлжөөл тэгэл. Одоо гэрээ ихнэр хүн гэдэг ч одоо бас тэгэл тугал амлуулж хөлдөөр нь тэнцүүлэх тэгэл бүхэл нарийн ажлыг хийн шүү дээ. Одоо би бол яг хээр тугаснаагаа наашин татаал цаад толгойг нь хумаал тэгэл ерөнхийдөө бэлчээрийн хариуцахын талын би л хариуцсан шүү дээ. Манай хүн бол яг гарын одоогийн орон гарын тэгэл энэ хэдэн долох туглыг чинь тэгэл баашээсийн цэвэрлэл нь одоо уураг сүүгийн зөв зогсуулж өгөн тэхгүй бас их уураг сүү идүүл цацагаалдаад эднүү чи бас болохгүй болчихно. Тийм болохоор уураг сүүгийн сайн тааруулаад одоо нэгсдөө тунгийн тааруулна гэх юм уу. Энэ хүүхдүүд хүрээд дөрвөл энэ хэдэж бас их нэмэртэй. Тийм хөдөө өсөж байгаа малын загт өсөж байгаа хүүхдийн юм ба ажилсаг бас их гярхаа болно. Хоёрт бас их төвчээртэй. Ер нь нэг гаргийн юмыг даадаг болчихно. Тэгэл цаг хугацааг аягүй сайн даадаг болчихдог. Өдөр малд явахаар чи хүүхдүүд уйдах гэдэг юм чи их байж цаг өнгөрөхгүй. Тэгэхээр тэр цагийг өнгөрөхөхийн тулд өөрийгөө ихтэй ажилдаг. Одоо сэтгэл санаа одоо оюун бодлыг төвлөрүүлж чаддаг гэх юм уу одоо. Тийм учраас тэгжэл цагийг барна шүү дээ. Чи өглөө 9 цагт гарсан хүн чи одоо 3 цагт ирнэгээ явахаарч бас их хугацаа өхрийн ажиж хүн зүгээр суун шүү дээ. Тэгээд модолыг тойрол нэг бөөгнүүлчээл зөв чиглэл нь явуулаад ингээд одоо
Яг миний явуулаараа тэр зүг рүү бэлчээгээ тэргээр дарж ирээрээ гэснийг дагуул явах юм чинь. Тэгээ яг нэг ном аваад яваал тэрнтэйгээ ноцолж байгаа дэр нь тэгэл аргагүй нэг төвчээр л их шаардсан. Эртэрж болохгүй. Ном чи хантай шүү дээ одоо тэгэл. Тэр гадаа санийг үж яваа нөхөрч бас ном авч өгнө, эднүүд чи авч өгнө. Би ч бас баян номтой. Тэгэл энэ солигдоод ном аваад солигдоод явдаг. За намайг Хадбаатарын Содуу гэдгээ. Тэ одоо 23 хүрж байна. Багаас аав ээжрээ дагаад тэгээд мал дээр гарсан. Тэгээ сайхнаас одоо 3 жилийн өмнөөс хойш малаасаа хөндөрөөд төв бараадсан, ажилд орсон. Тэгээд хишиг ариун компанид хүнд машин механизм засвар дээр ажилладаг. Тэгээ одоо тэгээд 14 хоногор Остроор ажилладаг. Тэгээд амралтаа тааруулаад гэртээ ирсэн. Тэгээд нүүдэл муудлыг гээд аав ээжтэй тусдаа тэгээд байж л байна. Тэгээд өөрийн гэсэн одоо малтаа болно гэд хүч хөдөлмөрөөр босгоод тэгээд дуутай боллоо. Хэдэн богтоо боллоо одоо тэгээд өөрийнхөө сонирхлоор л явж ин да. Тэгээд одоо өсгөөс өдийг хүртэл гарын ганцхан төлийн дөрвөн дөрвөж ивсэн аав ээжтэй хайртай шүү, баярлж явдээ шүү. Тэгээд хоёроо хүмүүжлийн ачаар өдий зэрэгтэй явж байгаа ухаал гэж боддоо штэ. Тэгээд тэрээс хэлмээр байна. Халам жинэрлээ зүрхэндээ тэсэн харагдах нулимсаа зөвхөндөө нуусаг зүггүй хүүгээ зэмлхэн жинтэй зөвлөж хэлэх сургаалын цэнтэй миний лав хүний дэдэ мор унсан босоо бичгээ маргашин тэнгэрээс үдшиг таансан хөлтигийн зам дээр химроо сэргээсэг уран гартан бурхта тархам оочм сэтгэлдэн орчлон багтдаг миний лав хүний дэдэ мор унсан босоо бичгээ. Манайсдаг энэ хэлийн доргон бүс дээр байна зар ус дээр. Яг Ингээл яг л одоо тооргоо хэл дагаж амьдэрч байна да. Малаач мал нь хэлээ царан тэгэл. Туслах хүчний гишүүн гэж явна бас. Тэгээ туслахчиг гишүүн гэж явна. Тэгээд энэгээр дэс бол машин техник явал юу машин яав гээл тогсохгүй явах юм бол стар тэгэл тийшээ машин явлаа шүү гээл нөгөө хилийнхэн харуулахандаа хэлнэ харуулахын заа игээ гээл очиад тэгээ тийм машин явсан байна тэгээ буцаагаад ямар машин явсан гэн манай тентгийн машин явсан байна цэргийн эргэлтийн машин байна булганы машин харин булганы нугаартай машин явж игээл тийм эрхүүл тэгэл хажуугаар бас хилээ мархан шүү Манай дээ. тэгэл энэ нутгийн гүнээс дэлс бол адуу ирүүл тэрий чинь бас хэлнэ шүү дээ. Нутгийн гүнээс тийм адуу орж ирсэн байх шүү гэл ингээл. хэл даарцсан байна. Тэр ойрхон явж гэн гэл тэгэхгүй бол угаасаа тэгч шаардлагатай болчих. Яг энэ дээр яг хил дээр амьдарч байгаа хүн чинь хэрвээ би ингээд хэл юм адуу мал орж ирлээ гэхэд анзаараагүй үддэг ч бас яг харж явах хэрэгтэй. Энэ гадны адуу орж ирвэл хэлдэг шүү дээ бас. Энэ талаас ингээд дандаа нэг намар орой үл мөвлчтэй тэгээд бэлчээр хөөгд нутгийн хүнээс адуунуудыг хэлнэ. Өвөлдөө нутгийн адуу их орж ирнэ. Нутгийн хүнээсээ л ирнэ бэлчээр хөөгд. Манай ишиж бэлчээр гайгүй арай нам дор нүмер нөөлг ихтэй болоо яваад ороод ирнэ. Энэ дээлхий түүх үү? Одоо энэ тийм манай энэ 243-д ирж алба паажсан манай нэг сайн найз байдаг. Яа одоо ч холбоотой. Зөв. Тий Төв аймгийн Баян чанамны. Тэгээ босоо бүжиг үлээр нандахгүй хүмүүс. За. Тий. Тэгээ манай найз халагдахтаа над дээлээд усгачаад явсан. Тэгээ одоо хүртэл өмсөд. Чамд яг тараад идэв. Тий дээл нөгөөс хормоо дээ тэгээ. Найзгаа өгсөн дээлийг одоо тэгээ ямар хадгалаад лэлтнаа шиг өмсөөл. Тий. Нэг юм нэг дээл байна. Мөрний өсөн дийлэгдээ дуусчин дууд. За нэг Хадбаатарын Баян Сулан гэдэг 11 настай. За аав ээжтэй хөж хөдөлмөрөөр алтан тугалын эзэн басанд баяр өргөж байна. Хурдаа яваад хонь хараад тэгэл ээж хоёртой туслаад байж энэ. Ээжтэй гарч үхрээс ам тугаал татж өгнө. Тэгэл хөдөө аав ээжтэй туслаа явах сайхан юм. Энэ хагас үдсэнсээр гэртээ ирээд аав ээж хоёр туслаад яг малт төлж явахт л ирд юм дөө ирнэ.
Одоо малчд энэ залуусууд мал уун сайхан ажил л да. Тэгээ бүх юм биеийн яг өөрийнхөө таавар хийдэг. Тэгэл одоо мордод малдаа явуул өөрийн дур тэгэл бүх цаг наранд баригддгүү цагт. Яг усууд болохоны төгшөөдөг нь яг нэг ажиллаад давтан хийгээл эдэгтэл жоохон тийм байдаг баг. Тэгэл одоо мал зүүн бол эр хөвлийн бэлтгэлийг нь хаврал одоо өдийд л өдийгээс одоо хийж штэ тий. Хүр бол бууцаа байна. Ерөөсөө л бууц хэвтрэх хүрд. Ялангуяа энэ хөвлийн бэлтгэлийг одоо өдийд л хавна штэ. ерөөсөө жилийн өмнөөс. Тий жилийн өмнөөс. Одоо ингээл тэгэхгүй бол намар болчих юм бол өв савтантайгаа давхцаал хагас уусаа өөртөө ачаал улам нэмэгдээд унна. Тэгээж өдөнөөс эхлээд ингээд яг хуваараараа за одоо би бууцаа богинуулсан дараа нь хашаага ингээд өөртөө амралт өгөөл яг ингээд бэлдээд яхад нэг 7 сар ихэд бол миний өвлийн бэлтгэл дуусчихна шүү дээ. Тэгээ хашаа ороогоо янзлаад буцаагаас илвээд бууц муулцаа овоолоод хариуцхаад ингээд бүх юм хийгээд дуусчихна. Өдөө давуулаад яатсан бууц чинь нөгөө дотроос шатаад намар ууршаад ингээд болохоор ир хөвөлд өхний доор хийхдээ процесс явагдаад тэгээд тэр чинь нөгөө ажил янз бүрийн нөгөө шимэгч хорхоонууд нь байхгүй болчихдог. Тэгэхгүй ингээд хатаагаад шарлуулаад ингээд шараар нь хамхаарч бас болдгоо байхгүй юу. Тийм байгаа мал малах. Ер нь мал дээр байгаа таавараа бас тэгээд яг нэг юм хөдөөний яг одоо ингээд нэг бороо ороод тэнгэрийг ийхч байд юм уу. Нэг орой харжийг унжаах ч байд. Тэр үеч яг жинхэнэ яг хөдөөний хүн жинхэнэ хөдөө байгаа. Энэ байгалийн сайхныг мэдэрдэг байхгүй. Одоо манай нөхөр чинь эрчимдсэн мал одоо яг тийм эрчимцүү хөрөлтэй. Мах сүний чиглэлийн сэлэн галзуу хөр гэдэг. Яг одоо ерөнхийдөө энэ цөм сөрөг нь салингитэй болвол. Томлгийн цөм сөрөг гэж байна. Тий, тэгээд жилийн жилд яг би тэр нэг 100 гаруй дугуйл аваад тэгэл. Сүүлийн 3 жил дандаа 100 гаргаал авлаа да. За тамуулгийн ажил дээр нь бас нэмэр оролцсон. Тэгээд манай сумаас янз бүрийн юм ирдгийн тэгээд сумтайгаа ярьж хөөрнө. Одоо тэгээд 6 сар гараад сайл эхлээд жинхэнэ сайлаа хийгээл идэ хэд цагаагаа хурааж аваад өвөлтөө нөгөөтгөө ашиглаа штэ. Амжиргаандаа хэрэглэнэ. Өвөлтөө ингээд нөгөө одоо хүүхдүүд сургууль хүүхд зөөх гээд яхаараа нөгөө арцаа өрөм харуулаа зараал тэрнгээр бензин тусаад тэгвэл манайч явах хэрхэндээ хөөрхөн бас зайтай болохоор ингээд бас хөөрхөн хэмжээний бензин тос тун гардаг болохоор байнга идэгээ борлуулаад ер нь тэргээрэл тэгэл өвлийнхөө төс иглэрэн зарцуулна да. Тий, усал зардлаа бараг тэгэл олно ш. Тэгэл энэ тэгээд энэ зургуулцаа тэгээд өвлөн утасны юм уу жижиг юм чинь тэргээрэл зарцуулна да. Энэ хоёрын чинь дотор барнаас 7 хоног болгоо явж аав. 15 үнээс хагаад тэр цагаан эдийг яагаад тэгэл яг ингээд өөрснийхөө яг хүчин хөдөлмөр биеийнхээ байгаа хүч чадал хөдөлмөрөд тааруулаад цагаан эдийг хурааж аав. Ер нь өхөр бол хүндний 200-аас доош бас амьдрал төрөлхөнд тааруул да. За нэг 200-аад үнэтэй хүн бол яг хөтэй өхөртэй тэгэл нэг өөрт бас тэр болох нь гайгүй л дээ. Өг садлангаа намар ахиухан бэлдээ авчвал тэгэл уг нутг нь гайгүй сайхан болохоор тэгээ болоод идэв. Тэгээ өхөр мал маллахад хүн бол яг одоо ингээд нэг хайхтар шахан барина өвөл гээд будаа тариа аавна л гэж байна. Яг ингээд намар нэг 11 сар гаргаал зүгээр хөвсөөр л ингээд тэр өхрийг таслахгүй л одоо ингээд өдөр болгонд хөвс өгөөл хөвсөндөө гээл дижээгээд авах юм бол тэр өхөр чинь намраараа л байна хавар борлуулахад. Яг тийм нэг өөрөөр нь ингэж бамаахан зарим нь одоо ингээд нэг пэрмэр байгуулж өгөн болж илэн л да. Тэгтээ нэг тижээх цагийн хуваар тижээх гурмаа сайн тооцоолох хэрэгтэй. Тэгжээж тэгэл юм юм шүү дээ. Одоо хойно хүртэл ингээд 300 хонтой хүн бол өвөлт нэг 12 хонь шахаад тижээсэн байхад л хавар 3 сард борлуулахад тэр чинь нэг 26 хил 27 хил татчихэдэг. Би нэг хэдэн цөөхөн шилний хэдэн хонтой тэрийгээ тэгэл авах бас нэг ингээд одоо хавар хүүхдүүд яах чинь төгөөруулаад ганц маан авахын зөндөө ингээл хонь байна уу гэж асуудаг. Би тэр нөгөө усууч натаа бүр сурцсан за хавдаа би хийллээд авна шүү гэж дэлгүүр бас. Тэгээ хийллээ тэгээд нэг 26 27 хил болоход би 10 мянгаад өгч байгаа. Тийм ийсээ мал багдахгүй. Тийм 100 хонь байсан чинь 100 хоньны чинь ерөөсөө нэг 10-ыг нь л өвл өвснөөс гаргахгүй тэгээ сайхан усын уцлаад өвсний хашаанаас л ногоо өвснөөс салгахгүй байх. Хөвс чанартай авсан хөвснөөс. Тэгэх юм бол тэр хонь яг л намраараа сайхан жин буухгүй намарчиж байгаа. Нэг темирхүү л малж ярахад болоо тэгэл мөнгө болгоё үл яг темирхүү гурмаар яваад байвал тэгэл хүн
бас болоод ах юм байгаа юм л да. 11 сард ч бас учиргүй хүүхдүүд Торчоогүй байдаг байхгүй. Тэрнээс оройдчих юм бол бас яалчгүй үуч тийжэл хэрэг болчих гэдэг. Яг 11 сар үжин богоогүй хахад л зүгээр дан хөхөвсөнд л хийж хэрэгтэй. Тэр будаа нэг ахтар зардлаа яахгүй. Манай гол 500-аад бодлыг ус авдаг. Бөөники урлаа. Тэрнээс өдөрт нэг 4 бодлыг тараадаг. Тэг өглөө дөрвийг гаргаа тарааж өгнө. Нөгөөдөл чи идэж аваа явангууд нь дахиад нэг дөрвийг гаргаа хийжтэй. Тэгээ орой тэрэн дээрээ нэлээд бужигж аваад тэгээд орон тэгэл нэг тиймэрхүү өвс амсуулаад ахад тэгэл өхөр бол нэг айхтар муудахгүй тэгэл хужир шүүнээс нь таслахгүй. Одоо хужир гэдэг чинь бас айхтар хэрэгтэй зүйл шүү дээ малд. Тэгээ цаг тугай үед нь одоо энэ малын тарилга марлаг одоо энд ялангуяа угаалгыг сайн хийж авах хэрэгтэй байнтах гэдэг чинь хамгийн чухал зүйл. Тараанасаа илүү. Малчин үний сайхан гүйлэрээс яг өөрөө эрүүл хүнсээ яг өөрийнхөө хоёр гараар бэлдсэн хоолундаа л идэнэ. Тэгээ бас нэг юм яг хөдөө байгаа хүн яг хөдөөний ногооны үнэр гэж бас нэг юм байдгийг. Тэгээ нэг бороо орох тийм үеийн нэг сайхан үнэр яг энэ ангаа дэлхий яг өөрсгөж явах тэр акшныг мэдрэх сайхан байдаг. Одоо намраас өвөл рүү шилжих, ялгаж мэддэг. хавраас зун руу шилжих. Тэрний ялгааг бол тэр чинь яг хүн мэддэг бол бас асар их ялгалт тийм мэддэг байхгүй. Одоо энэ нарс хүртэл гисэд яг ургалт явагдаж байгаа тэр хэсэг хүртэл хүнд мэдрэгдэн шүү дээ. Тэр мэрийг мэдрэх хөдөөний хүн яг тэр л сайхан л. Тэгээд нэг тэнгэр модхыг хараад л яг өөрөө мэддэг малчин хүн ч. За энэ тэнгэрийн өнгө нэг л биш таа. Бүлвигээ нэг царайг болчихсон наадагч. Ер нь шуурга тавих нь даа гэдлээд яг л тавьдаг. Тийм цөөнтөө тэгээд тан өхөр голцоо да. Бас нэг унааны хэдэн бай. Авлаас жоохон адуу цуглуулдаг юм аа хэдийн бай. Бас их олон төрөл болчих юм бол ачаал ихтэй. Мор үрж гэнэ. Уг нь бол би их уяач хүний удам л да. Манай насаараа морь үйсэн аймгийн алдар тоёж аминжүү гэж өвгөн байсан. За. Тэгээ нэг хэсэг мориноос хөндөрсөө. Тэгээ одоо унах хөвгтгөө нэг хэсэг хөндөрөө. Тэгээ одоо яг ганц хоёр үрээ цогдуулж ил байна. Тэгээд одоо морь үйс бас их ачаал ихтэй болцсон юм аа. Тэгээд тэрлөөнийг анхтар анхааралж бол тавихгүй л байна. Тэгээ манай хахад эрлээ зэсүүлж өгн болж ил байна л да. Яг эрлээ задуу гэхдээ яг цэвэр Монгол адууныгаа шанс төрөхгүй л дээ. Манай хүүхд урдмаар унжаад манай сэлэнч одоо 28 талаа хөдөг байсан. Би ч олон жил урдмаар унсан. Манайхан ч одоо тэгэд ахиулахгүй. Тэрхий ойр явуулна. Яг өөрийнхөө мөрний хэмжээнд дахиудаг болцсон. Тэгээд нөгөө томоотой гэж. даамал уяачт нь олоршроод тэр нь жоохон мөнгөрүүгөө ороод тэгээд дөнгөж одоо уяач болж гарч байгаа ч байд юм уу? Яг өөрөө Монгол мориороо сонирхож ууж байгаа улсууд чинь ингээд тэрэнд тавчигдаад. Тэгээд нөгөө Монгол морь чи яах вэ? Холдож явах тусмаа ахдаг. Яг нэг 15 яваал яг биеийн халаад ирэхээ үед л баг шог руу гарч шүү дээ чинь. Цаана 2-3 км үеч нэг 17 18 дахь хүчин зарим. Тэгээд яг тиймэрхүү жамаар ингээд Монгол морь чи жоохон хавчигдаад. Дан Монгол мориор дагинж үйдэг сонирхдаг усууд тэрэн дээр одоо миний бодол би л тэгж харддаг юм. Тэгээд манай аав насаараа мал ээж хоёр маань маллаа. Манай ээж сосор урам гэж хүн байсан хөвсгөлээ. Тэгээд аавхоор удмыг залгаж малж яваад байх. Энэ эрхэм сайхан алтан дуулын эзэн болсон да их баярлж байна. Бас эцгийнхаа нэрийг гаргаж байна. Миний эцэг их хоёроос дээр сараад баярлж байгаа байлгүй. Манай их эцэгээс 10 лаан байгаа юм. Тэгээд 10 хүний одоо ганц хөдөө байгаа нь би. Манай эцэгч бас сумын сан малчин авраг малчин тэр болж илээс ангиж хоо гэж байхад бас аймгийн авраг болж бас ажил хөдөлмөрөөр тэргүүлж ил явсан. Тэр баяраар танилцсан. Наадмын батал танилцчихэл. Тий. Тэгээд би морь уяад явдаг гэсэн манай тэгээд ихчээ цагид болж танилцсан. Манай ээжийн дүүнэр морь уйдаг. Тэгээд морь хөдлөхгүй болол нээлттэй морь авч ирсэн морь хөдлөн. Эдний том их ч олноос уйдаг 6-наас сургуулингийн уйдаг. Олон гой медальтай гой 3-4 морь хэлхцээ хөдлөөд яваад. Тэгээд том их ч морь сайхан уйдаг. Ихчээ цагид болж юм их л ихчээ багтаа яах вэ? Тэгээд танилцчихсэн. Тэгээд танаа хаана гэдэг чинь манайх улаан боргосон. Манай өгшөө одоо улаан боргосонд 80 гарсан өгшин байна. Одоо сайхан өндөр настай буураа байгаа. Ээжийн дүүнэр маань бас манайхан бас малчаа. Манай ээж чинь ихээс 8 үлээ байснаас одоо 3-4 нь одоо малчин хувийн мал аж ахуйгаа өгөө байцгааж байна. Энэ дээл их түүхтэй дээл. Энэ манай аавын гараараа яг өөрөө элдэж хийсэн дээл. За над зайд нэг сондоо харагдаад. Тэгээд аавынхаа хийж өгсөн дээл би одоо гээд олон жил өмсдөг. Тэгээд энэ дээлэн дээр энэ хүнтэй
төрийн одон медаль авсандаа бас баяртай байгаа. Аама намайг ийм медаль авна гэж бодоод хөрхий. Бэлгшээ шийж өгсөн баг та надад ингээд. Намайг ээж маань төрүүлээ тэгээд өвөө эмээр дээр үлдээгээ явсан юм байна л да. Тэгээ өвөө маань намайг нөгөө ферм талын улааны ферм гэж яхад өвөө намайг эмээ сайландаа явна өвөө намайг харж үтэн. Тэгэл хамаагүй хоёрын битанаар сүү авчираад болсон болоогүй буцалсан буслаг хамаагүй шууд угжаал тавьчихдаг. Тэгэж угжиж намайг хүн болгосоо одоо буруу өвөөдөө ус наслаарай гэж. Яа.